Энэ эмэгтэйг инх туяа гэдэг. Цэнхэр сумын орхон багийн иргэн. Бодонд гэдэг газар нүүж ирээд 2 жил болж байна. Орхон багийн нутагтаа 30-аад жил амьдарч байгаа нэгэн. Уул усан тэгш Баян хангай бусан нутаг нь сүүлийн 20 жил алт олборлолтын улмаас оронгороо эргэснийг дэрэгдээс нь харж амьдрал ахуйд нь ч хэрхэн нөлөөж байгааг биеэр амсч явна. Малын хөлнөөс өөр юм байхгүй их сайхан нутаг байсан. Тэгээд одоо энэ уул уурхай юу гарлын юм чичх шиг байна та. Энэ бодонтод энэ доогороод энэ голооргоос буугаагүй газарч гэж байхгүй манайх ингээ буугаад энүүгээр ч гэсэн юу хаварч жаасан намарч жаасан. Тэгэл одоо сүүлийн үед 2000 оноос эхлүүлээд бодонтод гараад одоо бодонтынхаа бодонтод амьдэрч ойлоо хангалаар зундаа ойлоо хангалаар өвөлтөн бодонтотоо өвөлж өгөө. Тэгэл гоосоо 2 буудалтай тэгэл амьдэрч чата. Гоосоо нам болгоно нустай. Тэгээд эндээ сайн урсан булаг шанд бол их олонтой. Бас одоо угаасаа тэл байхгүй болсон юм шиг байна шүү дээ. Бодонтод юм шиг 2000 оноос эхлээд алт хож эхлэхэд би одоо 30 настай байсан юм болов. Хил юу явах юм ба штэ. Харуус суух юм ба штэ. Тэгээд одоо ундны усч байхгүй. Байгаль орчин ингээс үтчих хараас ч ундны ус байхгүй. Уснаа юу малхуу бэлчээрлэх юу яах бэлчээрийн хомстол гэдэг юмд орцсон болохоор ч их л харуус суух юм да. Цэнхэр сумын орхон багт 1999 оноос алт олборлолт эхэлсэн. Энд 20 жилийн дотор 8000 гаруй га газар шороо хөндөгдөд байна. 2019 оны байдлаар алтны хайгуулын болон олборлолтын 13 лиценз бүхий аж ахуй нэгж бүртгэлтэйч газар дээрээ жижиг том нийсэн 40 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ бүст алт олборлолтын балгаар хамгийн их тэнцвэр алдагдсан нь орхон гол. Орхон гол бол хангай нурууны сувраг хайрхан уулаас их авч 1124 км урсаад Сэлэнг мөрөнд нийлдэг хамгийн том цутгалан юм а. 8 аймгийн 15 сумаар урсдаг энэ голын их болсон орхон багийн иргэд усны хомсдолд орж эрүүл мэндийн эрсдэлтэй бөгөөд эрхэн зөрчигдсөн нөхцөлд аж төрж байна. Одоо хамгийн нэгдүгээрт юу малын бэлчээр, ундны ус тэгээд юу амьдрах нөхцөл амьдрах тойрон тэгэл одоо үрж хаварж аач гэдэг юм уу тэр юмнууд одоо аянда хомсдож байгаа л шүтж байгаа. Ундны усаар хомсдож байгаа бол хүний эрүүл мэндээр хамгийн их хохирж байгаа л гэж би бодож байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрахаас өгсүүлэл энэ шар ус урсгаас өгсүүлэл тийм ээ. Тэгээ уух идэж уух юмнаас бол ингээд их хүний эрх бол зөрчигдөж л байгаа. Яг эмгтээчүүд гээд ирэх юм бол одоо энэ уул уурхай төвлөрсөн газар ч одоо янз бүрийн 8 янз бүрийн юм ихсэн. Тэгээд аригтлалт тэрүүнтэй холбоотой бол эрхүүд бол бас зөрчигдөж л байгаа л тийм. Хангай газар ихэд бас энэ чинь бас л их ярихад юм хилтэй юм болж байгаа юм л да. Одоо ерөнхийдөө энэ уурхай яг орчимд байгаа айлууд ч юм бол одоо усан машинаар зөөлгөж ууж штт тийм ээ. Яг ундныхаа усыг бол тийм мал бол одоо тэгээд энд урсж байгаа энэ шарт байта уснаас амлуун далал явж байгаа тийм. Цэнхэр сумын орхон баг нь сумынхаа аслагдсан нутаг юм. Энэ баг 300 гаруй өрх 1125 хүн амтай. Хүн амын 51% буюу 500 гаруй нь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэндийн талдаар бол хохирж байгаа байхад энэ хүүхдийн биеэр улаан юм гарч яана л гин том хүнийх нь биеэр улаан юм гарч яана. Тэгээ эрүүл мэндээр бол одоо тодорхой хэмжээгээр хохирч л байгаа шүү дээ. Одоо тэгэл ходоод гэдсэн өвдөж яана л гэж яана хүүхдүүд гүйлгэж яана л гэж яана. Тэр болж одоо тэгээд нус тагаал холбоотой авах л гэж явуулдаг гэж бодож байгаа шүү дээ. За манайхаас бол удирдал бүр урьдчилан сэргийлэх үйлчлэг зохион байгуулдаг байгаа. За үүгээр бол ихэнхдээ өндөрлөг газар учраас зүрх судасны хүчлэл тэргүүлж байгаа. За бусад багуудаас онцлог гэх юм бол хоол боловсруулах замын эмгийг нэлээд тэргүүнд байдаг. За тэгээ нийт жирэмсэн эхчүүд дундаа бол 90% нь бол өндөр эрсдэлтэй жирэмсэн их буюу рисктэй жирэмсэн их байдаг. Онцгой хяналт шаардлагатай. Орхон багийн хүн амд зөнхөлдөг өвчлөл. Тэгээс 5 насны хүүхдүүдийн тууралт, суулгалт, осол гэмтэл, зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах замын өвчин, арсны өвчин. Орхон багийн эмэгтэйчүүдэд зөнхөлдөг өвчлөл. Нөхөн үржихуйн насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар, жирэмслэлтийн 90% нь өндөр эрсдэлтэй. За одоо энэ ерөнхийдөө энэ орхон багт амьдарч байгаа энэ ард иргэдийн эрүүл орчинд үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлэх тэгээ энэ орчин нь ерөнхийдөө дутагдж байгаа л шатж байгаа шүү дээ.
За уул уурхайн сөрөг нөлөөллийг бид нар хүн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөр нь бол мэддэг. Гэтэл энэ бол нийгмийн нөлөөллүүдийг үзүүлж яадаг. Нийгэм гэдэг нь хүн ам түүний эрхэж байгаа аж ахуйд бол нөлөөллийг үзүүлж байна. Тухайлбал энэ хөдөөгийн хүн ам тэр малчин иргэдийн бол нөлөөллийг үзүүлж байгаа. За энэ нөлөөлөл нь эцсийн дүндээ эрэгтэй хүмүүс, охид хөвгүүд, за олон малтай, цөм малтай гэдэг тэр хүмүүсийн насны хувьд, эрхэлж байгаа ажлынхын хувьд, газар зүйн байршлихын хувьд бол ялгаатай нөлөө үзүүлдэг учраас ялгаатай хариу арга хэмжээ шаардж байна. Тэгээ энэ үүднээс авч үзэх юм бол эмэгтэйчүүдэд энэ уул уурхайн сөрөг нөлөөлөл нь илүү хүн дээр тусдаг. За жишээлбэл өнгөрсөн жил бид нар Архангай аймгийн Монгол газар гэж уул уурхайн компани очинд очиж уулзаж байсан малчиттай. За ингэхэд бол малчин эмэгтэй бид нар гаднаас холоос хүн ирэхэд бол ирэх хүн дүр зориулаа шин цай чанж өгдөг байсан бол одоо бид нар усгүй болсноосоо болоод бид нар ерөөсөө өөрсдөө л өглөө нэг цай уудаг, тэрээс хойш цай ууж чадахгүй болсон гэж байгаа нь бол эмэгтэйчүүдэд бол хүн дээр тусч байгааг нэг тод илрэл болж байгаа. Мэдээж цайгаа чинах усаан одоо хязгаарлаж байгаа эмэгтэй бол угаарлах ариун цэврийн усыг бол мөн хязгаарлана гэсэн үг. Их олон тэм жижиг аж ахуйн нэгжүүд ороод ирэхэл үнэхээр эмх замраг байдал чинь тэгж л үүсдэг юм лээ. Манайс ирээл тэгэл нөгөө хуулахгүй барихгүй гэл хэсгийнх нь шанганд хэсгийн авдрын шангандаар суугаа бүлтүүр зэрийнх нь нөгөө юун дээр нь суугаад бид жир хэмгүүл тэмцэл хийж яасан штэ. Тэгэл зодуулаа нүдүүлээл тэгэл угаасаа хүчрдэхгүй л энэ ургаанууд ажиллах гэлсэн. За энэ дээр бол манайд гашуун туршлагууд бий л дээ. 2001 оны эднүүд одоо Монгол газар компани өөрөө байж байхдаа хаяад гарч ирсэн. За 3000 гаруй одоо энэ цуглаж ирсэн. За энэ дээр л орон нутгад их хүндрэл одоо үүсдэг. За одоо хүмүүс одоо хулгай дээр их хэмжээгээр гардаг. Хүнээ аим одоо олноороо одоо өргөддөг юмнууд бий л дээ. Энд чинь хэн баян хангаа байсан. Хаан амтан илбэг одоо их л илбэг амтантай байсан да. Энэ рүү ч одоо даваагүй засагдаагүй байхгүй бас тийм жаахан тийм бүглүүддөөс тэм нутаг шүү дээ. Энэ үнэхээр сайхан баян хангаа байсан. Их сайхан үзэгдэлтэй сайхан байх. Ийм л нутаг байсан да. Одоо ховор амтан гэсэн чи хөдөр их байлаа. Одоо тураг бог гөрөөс их байлаа. Одоо юу ч байхгүй шүү дээ. Алтайч одоо эхэлж тэр Оросын компани тэр Монгол компани тэр чинь эхэлж ажиллаад явж байхад нь засаг даргатай нэг очиж тэн дээр сонирхч байсан. Идэл ухаж ясан л да. Гол ус нэгүүд шараар урсдаг болж ясан үг байхгүй дээ. Тэгээ тэр сайхан нутаг зилүүд нутаг бол харамсалтай бол болчихсон тэр үед бол. Усуул хэцүү шүү дээ. Одоо энэ алтан дорнтоос ус авна. Тэгээд ус авна. Энэ үлзий баярын хурхаагаас очиж авна. Хар улзархуул нуруулахгүй. Заримдаа ус авахгүй хоосоо усгүй хонно. Одоо та нар ингээд усыг цайгаа дуугараа. Цайны дараа тогооч 5 цагаан болоод байж байна. Тийм тавс байдаг байхгүй. Гохирлууд их амс энэ ухсаг газар руу чи мад ороод өгчдгийг тэгээ хэлэхээр л чи та өөрөө хардсан эдний хайхранд мөг хэл гэдэг шүү дээ. Энэ үнд чинь олон хүн хөлсөн би. Тэгээд эмэгтэйчүүдийн дуу хоолой гэвэл бид нар
Та нар хариуцлагатай компанийнхаа үүднээс одоо биднэртэй бол харьцах ёстой. Иргэдэд ярих зөвшөөрлийг олгох ёстой. Дуу хоолойгоо бид нар бол та нар түргэн та нар биднэртэй нэгдэж ажиллаж иж энэ газар усныхаа төлөө бид нар ингэж эргээд нөгөө голдролтод оруулах тийм асуудлаа хийж чадна гэдэг үүднээс бид нар ингэ ярьж хөөрдөг. Цэнхэр сумын орхон багийг ингээд ажиглахад бол тэнд үнэхээр одоо хүн амьдрах боломж бололцоо үнэхээр байхгүй болжээ гэдгийг бол одоо манай орон нутаг төр захиргаа дээд одоо төр мань хүртэл ойлгох энэнийг одоо хариу арга хэмжээ ав даруй одоо нөхөн сэргээх арга хэмжээ бол чухал болсон. 20 жилийн хугацаанд Орхон багт юу болов? Дээрээс зөвшөөрөлтэй нэрийн дор аймаг сумын засаг захиргааны хүчин хэрхэн мөхсдсөн? Эрх дарах техникийн хүчээр хөрс шороог сэндээчиж, ан амьтныг үргээж, ус голыг яаж өөрчлөв? Үүнтэй аймаг сум хэрхэн тэмцсэн? Хариу ямар үйлдэл үзүүлсэн гэд сөхвөл олон баримт дэлгэгдэнэ. Гагцхүү үнэнд гүйцэгдэж, бодит байдалтай эвлэрч ирсэн гашуун түүхэл үлдээд байна. Сав бариад очиод утгаа дуучих усч байхгүй болохоор ч тэгэл одоо хэцүү л байх юм шүү дээ. Заримдаа ус авахгүй хоосоо усгүй хонно. Ямар ч гэсэн л энд нэг эрүүл аюулгүй орчин бол хангалтайгүй л байна гэж үзэж байна. Зарим үед одоо хөхт дутуу гарах марах тийм үйлдэл чигсэл гарлаа барьлаа. Нөгөө л гидсэн дотороо амьгүй болцсон байна гэсэн тохиолдол гарлаа гэдэг утгаа. Заанаасаа амьгүй төрөлтийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Ургийн гаж хөгжлөний тохиолдол бүртгэгдсэн байгаа. Уулын цаг туулан жим өстой уран уулын сор усны тунгалаг ийм сайхан нутаг байсан. Даруй одоо нөхөн сэргээх арга хэмжээ бол чухал болсон. Дуу хоолойгоо бид нар бол та нар түргэн Уул уурхайн сөрөг нөлөөлөл эмэгтэйчүүдэд ихээр тусаж байна. Нутгийн малчид уул уурхайг эсэргүүцэж тэмцээд дийлдсэн. Одоо энд усгүй хүм мал ухагдсан газар нутгал үлдлээ. Газар доорх баялаг руугаа өнөө бид хит шунах нь хөгжил авчрах уу гэдгийг бодох, бүр харах олон жишээ Монгол орны хаа сайгүй байна. Уул усаа ухуулах хэсгээ анханасаа сайн тунгаах хэрэгтэй юм. Уурхайн эзэд сайн сайхныг амлаж, хуурсан шиг хаа нэгэн газрыг дахин сэндийчээр зэхэж байгаа.